Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Эрен мэдчилж байна. За өнөөдөр та бүхэнтэйгээ эцэг мал болох буурын тухай ярилцъя гэж бодлоо. За буур гэдэг бол үндсэндээ бол өвлийн цагт ороо нь орж байдаг. Өвлийн эд хүүтнээр ороо орох буюу үржилдээ орж байдаг. За буур бол эд ороо нь орсон үедээ бол ерөөсөө амнаас нь хөөс сахараад за шүдэн тачигнаад дуурж байдаг. Толгой нь бол бараг газартаа нийлэх шахуу харахад нэг овоосон сүртэй амтан харагдаж байдаг. За тэгээд бууртай холбоотой бууранд бариулж амь насаа алдсан хүмүүсийн түүх бол бас Монголд нэлээдгүй их байдаг. За би тэрнээс нэг ганц хоёр өөрийн санаанд үлдсэн жишээгээ ярьж өгье та бүхэндээ. За миний буурал ээж бол ярьж байсан байдаг. Хөдөө хоёр явж байгаа нэг хүн орсон бууртай гинт таарчихсан байдаг. За нөгөө буур нь юуг бол цахаа өөсөө сахаруулаад шүдээ тачигнуулаад ухаан жолоогүй илдээ хөөсөн байдаг. Нөгөө малчин хүн маань ч гэсэн санд мэд зүхтаж явсараад нүдэнд нь хамгийн ойрхон харагдсан юм нь ерөөсө худаг харагдсан байдаг. Өөрөөр хөдөө хээр талын худаг гэдэг бол газар ухаад хийчихсэн тийм худаг байдаг. За гялс санд мэд худаг руугаа ороод авсан байдаг. Харин хамгийн аюултай нь араас нь хөөжсөн буур мөн худгийнхан дээр очиод тэгнээ твтцсэн байдаг. За ийхүү тэгэн чивтснээр бол тухайн хүн удаан цагаар байхад бол агааргүй болох аюул үүссэн. Ингээд өөртөө байсан хутгаа гаргаад тухайн буурны илэг бөөрлөө хэд дүрсэн байдаг. Харамсалтай нь гүзээг нь оноод сэвсэн асгарсаргаа тухайн хүн сэвсэнд нь булуулад агааргүй дээд нас орсон байдаг. Буурн дээр нь худаг тагалсан чигээрээ өгсөн байдаг. Ийм харамсалтай жишээг бол эмээ минь ярьж байсан. За түүнчлэн миний нэг таньдаг ах нутагта жижигхэн гүвэн дээр гараад мал дурандаж байтал гинтгэ ард нь буурын шүд тачигнаад дуурах шиг болохоор нэргээ харсан чинь хүн барьдаг аюултай орсон буур хар урдаараа ирж явсан байдаг. Сандарч мориндоо мордоод нөгөө гүвээ рүүгээ улам өгсөд цаагуур нь ороогоод хурдан морьныхоо хүчээр дахиад явсан байдаг. Аз болоход нөгөө орсон буур нь өөрийнхөө хөдөлгөөндөө хоригдоод араас нь гүйцэж ирч чадаагүй тэгээ орхисон байдаг. Сүүлд нь тэгээд өстой сайн морьныхоо хүчээр тэр хүн барьдаг буурнаас салж чадсан гэмээ ярьж байсан. За бас нэг 1850-аад оны үед нэгэн шилийн саяар хөдөө орон нутагт явж байгаад нэг айлд буудлаад цаашаа очих газрынхаа замыг заалгаад гэрээ эзэнтэй ярилцаж байтал гэрээ эзэн чиний явах зүгт самдангийн буур байгаа. Самдангийн буур хүн барьдаг аюултай шүү. Хүний аминд хүрдэг чи их болгоомжтой яваарай хэмээн захиж хэлсэн байдаг. За ийхүү тэрээр түүний үгийг сонсож аваад цаашаа хөдлөөд явж байтал нэг өн дээрөө ороод ирсэн нэрэл нэг улаан галзуу буур шуугаад өөдөөс нь ороод ирж байна. Нөгөө шилийн саяар маань энэ хооронд самбаачлаа мориогоос модноос уйчаад буурыг дахиад ирэхэд нь урд хоёр хөлнөөс нь барьж аваад урд хоёр хөлийн үзүүн дээр нь зөрүүлдээд тавьсан байдаг. За ийхүү зөрүүлдэж тавьсны дараахан буурны эзэн баян хөгшин мэдээд миний буурыг хөлнийх нь орооцолдог тайлаад өгөөч чамд өвлийн чи өгье гэж гуйсан байдаг. За тэр ёсоор нь буурных нь хөлийг буцаага хэвэнд нь оруулаад ичээ аваад явсан
төвхтэй байдаг. Ер нь бол орой норсон буур гэдэг бол бүгд тийм аюултай биш. Их ааштай догшгон тийм цөөн тооны буур ийм үйлдэл гаргадаг билээ.